Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавраас үүдэлтэй хөгжлийн болон байгаль орчны асуудал улс орнууд төдийгүй дэлхийд дахины хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Их газрын эрсдэс уур амьсгалтай байгаль цагуурын нөхцөлд дасан зохицсон амьдарч нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол нүүдэлч малчдын тухайд бүр чихээр нөлөөлж байна. Монгол орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 жилийн хугацаанд 225 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр өндөр уулсын мөнх цас хайлж, олон зуун гол горих, булаг шанд нуур цөөрөм хатаж ширгэн, бэлчээрийн ургамлын ургац буурч, ургамлын зүйлийн бүрдэл ихээхэн хомсджээ. Ган, зуд, шуурга, салхи, үер усны байгалийн гамшигт үзэгдлийн давтамж үлэмж хэмжээгээр нэмэгдэж, ард иргэдийн амьдрал ахуйд төдийгүй улс орны нийгэм эдийн засагт хохирол учруулж байна. Олон зуун жил уламжилж ирсэн нүүдлийн уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хамгаалах, энэхүү сөрөг нөлөөллийг бууруулах, малчдын дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдж байна. Уур амьсгалын өөрчлөлт хэлбэлзлээс үүдэлтэй сөрөг болон хөнөөлтөй үр дагавар эрсдлийг багасгах, эсвэл боломжийг ашиглахад чиглэсэн үйл явцыг дасан зохицохгүй хэмээн тайлбарлан энэ нь улс орон бүрд бодлого, стратеги, бодит үйл ажиллагаа, арга хэмжээ, технологи болон хэрэгжиж байна. Адавт төслийн хүрээнд зорилтод 4 аймагт Татмын ой, Отрын бэлчээр, булаг шанд хамгаалах, тэжээлийн агуулга байгуулах газрыг эрсдэл эмзэг байдлыг харгалзан сонгож, сайн туршлагт түшиглэн хэрэгжүүлэх бэлтгэл хангах судалгааг Дорнод, Ховд, Сүхбаатар, Завхан аймгийн нийт нутгийг хамруулан хийж, эрсдэл эмзэг байдлын үнэлгээг гаргажээ. Судалгаагаар агаарын температурын хэлбэлзэл, хур тунадасны өөрчлөлт болон ургамалжилт, бэлчээрийн дац зэрэг газар нутгийн онцлог экосистемийн хэв шинжийг 4 аймаг тус бүрээр тодорхойлон сүүлийн 20 жилийн статистик дүн шинжилгээнд тулгуурлан наривчилсан үзүүлэлтүүдийг гаргасан байна. Нөхцөл байдлаас хамааран өнөөдрийн нөхцөл ирээдүйн төлөвийг дараах асуултуудыг хариулт авах үүднээс бидний судалгааны ажлын үндсэн чиглэл маань гарч ирж байгаа. За энд нэг яг ямар өөрчлөлт болох гээд байгаа тухайн газар. За тэр өөрчлөлтөнд яг хаана хамгийн их байгаад байгаа. За энээс хэрхэн өржилсөн сэргийлж хамгаалах вэ гэдгийг асуултуудын хүрээнд бид хэдийн судалгааны ажил гарч ирсэн байнамаа. Бидний судалгаанд орон зай мэдээллийн систем, газар зүйн мэдээллийн систем, зайн танзан судал, бус арга техникүүдийг авч ашигласан. Дээрх 4 аймгийн хэмжээнд ингээ үр дүнгээс харахад за агаарын температур нь 2.5-аас 3 градусаар нэмэгдсэн. За хур тунцны хэмжээ буурсан үзүүлэлт ажиглагдж байгаа. Одоо өнөхөн одоо судалгаандаа болохоор бид нар болохоор дараах арга аргачлалыг бол ашигласан. Бид нар болохоор Aqua болон Terra гэсэн хиймэл дагуулын мэдээг ашиглаад 2021 оны 5 сараас 8 сарын дундаж ургамалжилт, газрын гадаргын температур, ууршилтын мэдээллүүдийг ашиглаж тухайн нөгөө мэдэн дээр суйрлан зуншлахын нөхцөл байдал болон зуншлахын өөрчлөлтийг тооцоолж гаргасан байна. За тухайн тооцоолж гаргахдаа бид нар болохоор ангилах, бүлэглэх, олон шалгуурт шинжин ирэмблэх гэсэн статистик аргуудыг үндэслэн одоо аймаг болгоны хэмжээнд одоо өөрчлөлт ихээс өөрчлөлт бага, зуншлах сайнаас зуншлах муу гэсэн хэсгүүдэд бол ингэж аймагуудыг бүр сум болгоныг бол ангилаад тухайн лэтэй графикийн одоо нөгөө харьцуулсан график дээр сум болгоны хэмжээнд бол 4 бүлэгт хуваасан байгаа. Судлаачдын хээрийн судалгааны үр дүн нь модис хиймэл дагуулаас авч боловсруулсан үзүүлэлтүүд болон тэдгээрийг харгалзан хэрэгцээг тодорхойлсон эрэмттэй тохирч байгаа юм. Тухайн аймгийн 4 зорилттой аймгийн энэ газар ингээд их өөрчлөгчөд байна 22 жилийн хугацаанд. Гэхдээ одоо бол тухайн одоо 4.2 саяга эсвэл 4.7 сая, 3.9 саяга газрыг бол энэ төслийн хүрээнд одоо нэгэн зэрэг хамгаалахад боломжгүй. Тэгэхээр яалтчгүй одоо ирэмбэлжээж аль нь нэн тэргуунд байх хэвээр, аль нь дараа нь байх хэвээр гэдэг эрэм үүсгэсэн. Нөхцөлийн үнэлгээ болон өөрчлөлтийн үнэлгээг бол Дорнод аймгийн хэмжээнд сум болгон дээр хийсэн байгаа. Энэхүү хоёр харьцуулсан харьцааг бол дараах графикаас харж болно. Хэвтэй тэнхлэг дээр болохоор ерөнхийдөө бол өөрчлөлтийг бол харуулсан байгаа. За босоо тэнхлэг дээр бол одоо нөхцөл байдлын өөрчлөлтийг бол харуулсан. За энэхүү нөхцөл байдлын одоо нөгөө улаан шугамуд ингээд голд нь харуулж байгаа. Тэгэхээр одоо босоо улаан шугам бол өөрчлөлтийн бол сумдуудын дундаж, хэвтэй улаан шугам бол одоо нөхцөл байдлынх нь дундаж утга, сумдуудын дундаж утга байгаа. Тэгэхээр одоо энэ дундаж утгаасаа дээшээ гарах юм бол нөхцөл байдлын хувьд сайн, доошоо байх юм бол нөхцөл байдал нь одоо зуншлахын нөхцөл муутай.
судалгаагаар Дорнод аймгийн хэмжээнд ойжуулалт хийх боломжтой нийт 304,700 га талбайг тооцоолон гаргаж 2,000-аас 5,000 га талбайтай хөв цөөрмийн 30 байршилд үнэлгээ хийж эренбэлжээ. Дорнод аймгийн 36.1% одоо нийт бэлчээрийн 36.1% буюу 3.9 саяга одоо бэлчээр нутаг бол сүүлийн 22 жилийн хугацаанд одоо их өөрчлөлт орсон байна. За үүнээс одоо их өөрчлөлтөө сумдыг тухайн сумынхын нийт бэлчээрийн талбайд нь харгалзан ирэмблэх юм бол цагаан овоо сум 49.62%, Чойвлсан сум 49.35% хавтаа тэнцэх одоо бэлчээр нутаг бол өөрчлөлтөө хамгийн их өөрчлөлт нь орсон одоо 1-2 дугаар ирэмбэж ихсэж байгаа бол Хэрлэн сум 13.68% нь одоо их өөрчлөлтөө гэдэг 14 дугаар байранд жигсэж ирэмблэгдэж байна. За нөгөө талаас бэлчээрийн ургацын одоо хэмжээ, биомассын хэмжээг нь харах юм бол Матад сум, Чойвлсан гэх дараалалаар одоо Хөлбөмбөр бол 14 дугаар байр жигсэж байна. Энэ 14 жигсэж байна гэдэг маань мэдээж одоо хамгаалах шаардлага бол байгаа. Тэгвэл бусад сумуудыг ботход бэлчээр ургац маань их сэрэг биш их байгаа гэдэг утгаараа 14 жигсэж байгаа гэж хэлж болох юм. Дорнод аймгийн хувьд бол мөн одоо нөгөө татны ойжуулалт хийх боломжтой газруудыг бол тохиромжтой байршлуудыг бол тодорхойлсон. Үүн дээрээ болохоор одоо нөгөө зуншлагын өөрчлөлтийн 22 жилийн мэдэн дээр бол хамгийн өөрчлөлт ихтэй газруудыг бол нэн тэргуунд бол татны ойжуулалтыг хийх шаардлагатай гэж оруулсан байгаа. Зургийн байршлын хувьд мөн үүн дээрээ болохоор нөгөө орон нутгаас ирүүлсэн нийт 11 байршлыг бол давхцуулж шалгаж үзэхэд хамгийн эхлээд бол одоо цагаан овоо, даш болбор, Хэрлэн гэсэн сумдууд бол хамгийн ихний байруудад бол эренблэгдээд одоо эдгээр сумдуудын газар бол татны ойжуулалтыг бол нэн тэргуунд хийх шаардлагатай гэдэг хэсгүүдийг бол зөвлөж өгсөн байгаа. Адапт төслөөс зорилттой аймаг тус бүрээр 6 жилийн дасан зохицох төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөг олон шалгуурт дүн шинжилгээний аргачлалаар тогтоосон тохиромжтой байршлуудын үнэлгээнд тулгуурлан уур амьсгалтай холбоотой эрсдэс үзэгдлийн давтамж, бэлчээрийн дааз, уур амьсгалын өөрчлөлтийн цаашдын чиг хандлага, малчин өрхийн дасан зохицох чадвар зэргийг харгалзан боловсрууллаа. Дорнод аймагт булгийн их хамгаалах, татмын ойжуулалт, ойн цэвэрлэгээ, удаг гаргах, өвс тэжээлийн агуулах барих ажлуудыг адапт төслийн хүрээнд гүйцэтгэж байна. Дасан зохицох ажлын хүрээнд 2022 онд Хэрлэн голын айсавд Баян Түмэн сумын нутагт 2 га, Чойвлсан сумын нутагт 6 га, Хэрлэн суманд 2 га, Буйр нуурын эрэг дагуу Халах гол сумын нутагт 4 га талбайд тус татмын ойжуулалт хийсэн. Мөн Баян уул сумын Мухрын булаг, Зүүн ар булгийг тус хашиж хамгаалж, Матад суманд өвс тэжээлийн агуулах барьсан байна. За жишээлбэл одоо бид намрын энэ цагт бүгдээрээ нийлээд өвс, хадлан тэжээл, тариа будаа аваад хадгалах гэхээр одоо сав муутай. Тэгэл одоо яг цагдах үед мал хонор төллөө жоохон сэнсрээд хаврын хавсрын сэнсрээд ирэх янзан дээр эргүүлээ тэр тэжээлийг архивхаа авч чадаагүйгээс болж дахиад 2-3 дахин нугалсан өндөр үнээр авч байна. Энэ агуулах баригдсанаараа өнөөдөр бид намрын цагт яг хямдхан байгаа үед нь бөөнд нь аваад хадгалаад хаврын цагт хэрэгтэй тус бүртээ тийм айлдаа ингээд айл-айлдаа хуваарлаад энэ чи айл-айлынхаа мэдээж энэ манай энэ чиний юм гэж ингээд сайхан хадгалж болохоор авсан юмнуудыг ингээд хямдхан цагт нь аваад яг хэрэгцээтэй үедээ хэрэглэхэд одоо цас бороонд норохгүй тариа удаа маань яг үр дүнтэйгээр яг оноогоороо яг сайнараа яг малдаа хүрч байгаа. Өмнө нь бид нар бол нэг жоохон 1 тампу 2 тампу гээл одоо дайвраар их зөөдөг байлаа. Чинь л айгүй хорлонтой нэг байхгүй мөнгө одоо малчин бид нар чинь байнга цалин цагаагаад ороод байхгүй чи мэдээж малынхаа ашиг чимээр тэрэнгүүрээ бас нэг амьдрдаг болохоор тэгэл нэг тампу 2 тампу гээл хүн захаад явуулна. Тэрийгээ эргүүлж авчирнаа цаана унаа унш гэж ийм зөндөө их хүндрэлтэй асуудал байдаг байсан. Одоо энэ жилээс энэ асуудал маань бол арилна гэдэгт бол би өөрөө бүрэн дүүрэн итгэлтэй байна. Одоо тэгээ намрынхаа ажлыг бүр утгаар нь л энэ жил ихэд хадлагаа ер нь сайхан авчлаа. Одоо бөөнөрөө нийлээд одоо тариа будаа хөвөг тэжээл одоо энэ ойр зүрийнхаа яг хавар хэрэг болдог. Бүх юм одоо энэ агуулгатай хадгална да. Өвөл болохоос өмнө засвархоос өмнө бид нарын агуулгатай өвс тэжээлээ автраад хийчих юм бол бас малчтын хувьд бол бас нэлээ зардлыг хэмнэн бас зардал маш их гарна. Малчид дандаа засамал зам дагуу байдаггүй.
засмал замаас 20-30-40 км байдаг учраас цасан дотор явхад бол бас түлш түлшээг бол бас маш хэмнэн. Тэгээ бид нар одоо энд ногоон тэжээл тарьсан байгаа. Ногоон тэжээлээ бол одоо даршлаад бас юунд агуулгатаа хадгална. Энийг үрлэгчийг бид нар бас худалдаж авсан байгаа. Одоо нөхөрлөлүүдийн дунд одоо техникээ бас хадгалах бас зориултаар ашиглана гэж бодож байгаа. Тэгээ зуны цагт бол бас бид нар энэ ноос усан дээр бас айгүйх хэцүү байдаг. Малынхаа ноосыг авдаг, өнөөдөр авдаг маргааш бороо орно. Тэрнээс хамгаалж бас ноос усаа аюу яаж ерөнхийдөө бол жилийн дөрвөн улиралд ашиглана гэж бодож байгаа агуулгаа бол. Энэ онд Баяндун, Баян уул, Дашвалбар, Хөлөн бүр сумын нутагт татмын ойжуулалд ойн цэвэрлэгээ хийж, булгийн их хашаалах, мөн Баян түмэн, гурван загал, матад, халах гол, цагаан овоо, чой болсон Чулуун хороод сумдад худаг гаргах ажлыг хийж байна. За энэ Дорнот аймгийн Булган сумын 2 дугаар огийн нутаг дэвсгэр дээр байдаг Шанагийн болго гэдэг газар байгаа юм. Гашаагүй байхад бол одоо энд байгаа олон зуун адуу бол будгийн ихтер тэрээд булгийн ундраг бол татарсан. Ус муутай босоо ерөн ширгэх аюулд өгсөн байсан. Тэгээд одоо энэ төслийн хүрээнд бол энэ зүүн гашаасан. Одоо гашааснаар бол булаг одоо сайхан уурсж байна. Булаг маань эргэж сэргэж байгаад бол одоо нутгийн иргэний хувьд бол бас их баяртай байна. Эргээд эко орчин бүрдэж байна. Урс сайтай болсон, устай болсон, малз болон зэрлэг одоо зээр, гөрөөснөд одоо ундаалах боломжтой болсон. Мөн хөрсний чийг нь одоо энэ булгийнхаа эргэн тойронд сайжирсан, их хайтайхан болсон байгаа. Эрсдэс уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох үйл ажиллагааг цогц байдлаар авч хэрэгжүүлснээр ирээдүйд учрах уур амьсгалын эрсдэлт хүчин зүйлд бэлтгэлтэй болж эрсдэл, эмзэг байдлыг бууруулах ач холбогдолтой юм.